Гэмтэл согийн тасагт бол 5 хэмжээ ажиллаж байгаа. Тасагт бол ээлжийн 8 сувлагч, үйлчлэгч 2, ахлах сувлагч 1. Одоо 1-2 дугаар болтын сувлагч 1 гээд 18 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. 2006 онд гэмтэл сог судлалын үндэсний төвийн эмч нартай туршлага солилцох тэнд бас өөрсдийн эмчээ сургах чиглэлээр ажил хийсний үр дүнд бол судсан сурвалжтын дээр нөхөх энэ хагалгаа бол орон нутагт нэвтрүүлсэн байна. 2011 оноос бол манай эмнэлэг дээр Швейцарын сайн дурын эмч нарын байгууллага бол ирж 4 жилийн хугацаанд төсөл хэлбэрээр бол ажилласан. Энэ хугацаанд бол 3-5 төрлийн эмчилгээний менежментийг бол хөдөө орон нутагт бол нутагшуулсан байдаг. Нэгдүгээрт бол энэ нээлттэй аргаар их ялцсан бэхлэгээнүүдийн төрлүүдийг олшруулсан. Бэхлэгээний одоо олон аргуудыг бол эмч нарт бол сургаж зааварлсан. Өмнөний үр дүнд бол хагалгааны дараа гарах хүндрэлүүд бол 10% хүртэл бол буурсан, хөдөлмөр чадвар алдалт дээшилсэн. Хурдан хугацаанд одоо өвчин идэх бололцоог бол олгосон байдаг. Хоёрдугаарт болохоор ЭО стандарт түгжээ татаас гэдэг дэлхийн стандартын бэхлэгээг бол суурин багж хагалгааны эрентгийн техникийн хамт бол биелгэлсэн. За ингэснээр бол бид нар 70 дараагаар шарах бага өсгсөн ийм нөхцөлд доктортой найдвартай бэхлэгээ хийх хагалгааг бол шилэг болон дунд жимгт бол хийдэг болсон. 3 дугаарт бол төлөнхийн шокын үеийн шингэн сэлбэх эмчилгээ, уураг бол эрдэс алдагдлыг нөхөх эмчилгээ, үе шаттайгаар тулж одоо төлөнхийн шарахыг боодог энэ технологиудыг бол нэвтрүүлсэн мөн арьс нөх хагалгааг бол нэвтрүүлж бид нарт бол өгсөн байгаа. Энэ эмчилгээний үр дүнд бол 2013 оноос хойш бол төлөнхийн хордлого хүндрэлээр бол хүүхэд одоо нас барах асуудал бол цэг тавигдсан. 2013 оноос бол бид нар бүгд нам Солонгос улсын Чун ан гэдэг эмнэлэгтэй хамтраад бол өвдөг түнхний үеийг солих хагалгааг бол эхлүүлсэн байна. Тэгээ 2016 оноос бол одоо хөдөө орон нутагт эмчнэр өөрсдөө өвдөг түнхний үеийг сольдог болсон. 2024 оноос бол бид нар өвдөгний үеийн дурангийн хагалгааг бол нэвтрүүлсэн. Бид нар цаашдаа болохоор ямар аргаар баримталж байгаа юм бэ гэдгээр тарих болон нурууны дурангийн хагалгаануудыг нэвтрүүлэхээр бол энэ жилээс ажиллаж байна. Улсын клиникийн 3 дугаар төв эмнэлгийн мэдрэлийн мэдчилгээний засагтай хамтарч бол үйл ажиллагаа явуулж эхэлсэн байгаа. Тэгээд 2027 онд бол тухайн хагалгаа мэдчилгээ шинэ технологиг бол нэвтрүүлнэ гэсэн зорилттой ажиллаж байна.